Сайд ажлыг авснаас хойш нэг хэрэгжүүлж байгаа ажил бол эмийн чанарыг сайжруулах. За үн өртгийг бол яг иргэдийн амжиргааны тийм ээ дундаж орлогод нийцүүлж хүргэх. За мөн одоо нөөцийг бүрдүүлэх тийм ээ одоо нэг ховор юмуудыг аль болох одоо зах зээлд нь олон сонголттой болгох зэрэг асуудлыг бол ярьж за энэ хүрээндээ бодлогын хувьд бол бас зарим ажлуудыг хийж ирсэн. За байнгын хорооны хуралдаан дээр бас зарим гишүүдийн хувьд бол ялангуяа Солонгосоос тийм ээ одоо сонгон шалгаруулалтгүйгээр тендер зарлахгүйгээр эмийн компаниудтай шууд одоо ийм гэрээлж ийм оруулж ирж байна гэдэг асуудлуудыг бол хүндэгшиг бодлоо. Тэгэхээр энэ яг ийм асуудлууд үүссэн юм уу? Ер нь одоо хууль эрхцэн хүрээндээ ер нь хэр одоо бодиттой шийдлүүд гэж ер нь харж байгаа юм бэ? Тийм бид нар ер нь эмийн чанар үн хүртээмжийн тал дээр юм цогц бодлого хийж хэрэгжүүлж байгаа. Ер нь энэний мань л нэг хэсэг нь бид нар өнөөдөр байгаа ялангуяа зах зээл дээр хэрэглэгдэж байгаа эмчилгээ үйлчлэгэнд хэрэглээд энэ үр дүн багтаа муу гэдэг энэ асуудлыг бид нар шийдэх ёстой. Тэрний тулд нэг зүйл маань бид нар өнгөрсөн хугацаанд энэ эмийн тухай одоо хууль батлагдсантай холбогдуулаад зарим нэгэн шинэ бодлогуудыг хийж хэрэгжүүлсэн. Тэрний нэг их үзэр худалдаа авалтай асуудал. Тэгэхээр энэ дээр зарим нэг буруу ойлголт байх шиг байна. Зөвхөн Солонгос улсаас бид нар ийм авч байгаа зүйл биш. Ер нь Солонгос, Япон, бас Европын холбооны улс зарим улсуудаас энэ юмуд эхнээс худалдаа авалтууд хийгдээд орж ирэхээр ажлууд нь нэлээд явж байгаа. Тэгээ энийг бид нар яг зөвхөн Солонгос улсаас эхэлсэн асуудал. Бид нар эхлэхдээ миний хувьд бол одоо Солонгос дахь Монгол улсаас Солонгос руу элчин сайдын ямар дамжаад очиод Солонгосын томоохон үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтөд уулзалт хийгээд манай улсын эмийн бодлого ийм болж байгаа. Энэ дэр бид нар цаашдаа хамтран ажиллах хэрэгтэй байна гэдэг зүйлүүдийг яриад ингээд эмийн агентлагаар дамжуулаад Солонгосын томоохон үйлдвэрлэгч нартай үнийн хувьд хилцэл хийсэн. Хилцэл хийхдээ юу гэхээр манай улсад одоо ийм юмнууд өнөөдөр ингээ өөрчлөх чанарын хувьд өөрчлөх үнийн хувьд бууруулах шаардлагатай байна. Манай улсад зах зээл дээр ийм үн ханштай байна. Тэгэхээр бид нар цаашдаа ийм үнээр авах юм хүсэлтэй байна гэдэг энэ зүйлийг зөвхөн нэг үйлдвэрлэгчийг сонгож харьцсан зүйл биш. Маш олон төрлийн үйлдвэрлэгчнүүд саналаа явуулаад тэндээс өрсөлдөөн бий болоод бид нар хамгийн хямд үнэтэй мөртлөө Солонгосын дотоод зах зээл хэрэглэгддэг ийм чанартай юмуудыг сонголтыг нь хийгээд манай эмийн агентлагууд гэрээгээд энийг Монгол улсад орж ирсний дараа оруулж ирэх болон түгээлтийн асуудлуудыг манай хувийн хвшлийн мангад нийлүүлэхүүд хийхээр сонгон шалгаруулалт тендерын зарлагдаад ингээд бүх зүйл хууль ёсны дагуу явж байгаа. Тэгээ манай эрүүл мэндийн яамн дээр ер нь хийж хэрэгжүүлж байгаа энэ бодлого үйл ажиллагаатай холбоотой аудитын ерөнхий газраас ерөнхийдөө шалгалт ороод одоо дуусах шатандаа явж байгаа. Тэгэхээр саяны миний ярьсан энэ дээр нэг их усэр худалдаа авалтыг хэрэгжүүлж байгаа энэ бодлого дээр бас эхний ээлжний дүгнэлт юмуд маань ер нь гарч байгаа. Энийг албан ёсоор гаргахаар нь бас та бүхэн бүгд мэдээлнэ. Ер нь ямар нэгэн тийм хууль зөрчсөн зүйл байхгүй. Ард иргэдэд үнэхээр хүртээмжтэй хэрэгтэй юм бодлого үйл ажиллагаа болж байгаа юм байна гэдэг зүйл нь ер нь эхний дүгнэлтээр бас гарч байгаа. Тэгэхээр энэ эцэслэж гарсныхаа дараа бас та бүхэн дэлгэрэнгүй танилцуулж болно. За нөгөө талаас бид нар ер нь өнөөдөр энэ зах зээл дээр байгаа чанаргүй гэдэг юмуудыг бид нар бүгдийг энэ судалдаг энэ лабораторитой бий болох ажил маань маш сайн урагштай явж байгаа. Энэ ондоо багтаад 11 сар ихэд энэ лаборатори маань ашиглалтанд орно. Лаборатори ашиглалтанд орсны дараа өнөөдөр зах зээл дээр байгаа ер нь чанаргүй байж болзошгүй гаднаас одоо эмийн хатуу зохицуулалтгүй улсуудаас бүртгэл хийгдэж орж ирсэн манай дотоод үйлдвэрлэгчийн энэ юмнуудад бид нар бүгдэнд нь одоо шинжилгээнүүдийг хийн. Ингээд үнэхээр одоо чанарын шаардлага хангахгүй байгаа зүйлүүдийг зах зээлээс гаргах энэ ажил руу орно. Гэхдээ бид нэр эхлээд хямд үнэтэй чанартай юмуудын хангалтыг сайн хийх хэрэгтэй. Тэрний дараагаар бид нар зах зээлээс чанаргүй байгаа юмыг гаргах ажил руу орохгүй бол одоо өнөөдөр эргээд бүр ишээ илүү сөрөг үр дагавар авчрах эрсдэл байгаа учраас энийг бүгдийг нэм цогцоор нэм суур судалгаа төлөвлөлтөөр юмн дээр бодлогод хийж байгаа гэсэн үг. Одоо манай эмийн чанар хүртээмжийн хувьд бол аюулгүй байдлын хувьд бол одоо энэ бүртгэлийн систем маань 5 сарын 1-ээс ер нь
эхнээсний туршилтын байдлаар ажиллаж эхэлж байгаа. Тэрний үгээр одоо гаднаас орж ирж байгаа юм дээр үйлдвэрлэж байгаа юм дараад бүгдөө цувралынхаа дугаараар захимд бүртгэгдээд эргээд аль юмын сангаар дамжаад хаана иргэнд очив гэдгийг тодорхойлоод манай улсын хувьд нөөц тасалдаад байдаг зүйл манд байнгын одоо мэдээлэлтэй байхын боломжийг хангаж байгаа. Нөгөө талаас энэ имийн одоо зохистой хэрэглээг бий болгох энэ дээр бас цогц ажлуудыг бид нэр хийж байгаа. Энэ захимжуулах ажлыг хийж байгаа. Одоо имийн жорыг захимаар нь бичээд эргээд иргэн хүрдэг мэн эргээд хяналт тавихад маш өндөр ач холбогдол өгж байгаа гэх мэтлэн ийм цогц үйл ажиллагаануудыг хийгээд эх оны 26 оны төгсгөл гэхэд 4-р улирал гэхэд бидний энэ Монголд хэрэглэгдэж байгаа энэ чанаргүй юм асуудлыг бүгдийг ингээд үе шаттайгаар шийдээд дуусгахын бодлого маань амжилттай ер нь өнгөрсөн оноос эхэлсэн шүү дээ. Өнгөрсөн оноос эхлээд өнөөдөр яг бодтер иргэдэд үр дүнгүй өгöd эхэлсэн байж байгаа юм ажил. Эх оны төгсгөл гэхэд зөвхөн ганц нэг юм биш, манай улсад хэрэглэгдэж байгаа бүх юмын асуудлыг шийдэх. Дээрээс манай улсад зайлшгүй орж ирж хэрэглэгдэх шаардлагатай мөртлөө орж ирдгүү гаднаас ард иргэд маань ямар нэгэн байдлаар заавал Солонгос, Япон явж авдаг, хүн захиж авдаг энэ төвөгч хэрэгтэлтэй байдлыг арилгах энэ ажил бас хийгдэж байгаа. Ингэснээрээ эх оны төгсгөл гэхэд чанартай ямиг боломжийн хямдунаар хэрэглэнэ. Дээрээс нь манай зах зээл дээр ард иргэд хэрэглэгдэх шаардлагатай бүх төрлийн эм эмнэлгийн хэрэгсэл байдаг болгодог. Ийм л бодлого маань цогц ажлууд маань хийгдэж явж байгаа. Эрүүл мэндийн сайдын хувьд нэгэнт ярилцж байгааг бас тодруулах зүйл байна л да. Жишээлбэл одоо эрүүл мэндийн үйлчилгээний нэг чатанда буюу за сумын эмнэлгүүд тийм ээ өрхийн эмнэлгийн түвшинд үйл ажиллагаа маш хангалттай байна гэдэг шүүмжлэл удаа дараа гарч байна. За ялангуяа сумын эмнэлгүүд бол одоо сүүлийн үед арга буудал шиг ажилладаг боллоо тий. Одоо эмнэлгийн эмч ажилчид нь ажлын байран дээр байхгүй байна. За зарим тохиолдолд одоо хувийн эмнэлэг шиг төлбөр авч үйлчилж ин гэдэг юм уу асуудлуудыг нэр бүхий гişүүд бас ярьсан шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас танаас тодруулж асуувал ер нь яг сумын эмнэлгийн үйл ажиллагаа ямар хяналтайгаар ямар бодлоготойгоор өнөөдөр явж байгаа юм бэ? Энийг ер нь цаашид яаж шинжлэх шаардлагатай гэж харж байгаа юм бэ гэдэг дээр. Тий, бид нар яг ер нь эрүүл мэндийн салбарын тогтолцоог ойлгох хэрэгтэй. Нэгдүгээр бид нар анхан шат, лавлгай шатл гэдэг хоёр янзын тусламж үйлчилгээ үзүүлдэг. Лавлгай шат нь өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвөөр үзүүлэгдэж байгаа. Өрхийн эрүүл мэндийн төв нь бол одоо хувийн хөвшил гэж ойлгож болно. Сумын эрүүл мэндийн төв бол одоо төрийн байгууллага. Сумын эрүүл мэндийн төвүүдэд одоо сум орон нутгийн захиргаа, дээрээс нь аймгийн эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн яам гэд бүх тавшинд энэ хяналтуудыг, шалгалтуудыг тавьж ажилладаг. Эрүүл мэндийн яамны үндсэн барьж байгаа бодлого бол энэ анхан шатны эмнэлгүүдийг бэхжүүлэх, хөгжүүлэх асуудлыг ярьж байгаа. Ягаад гэвэл хамгийн эргэн тойрхон тусламж үйлчилгээ үзүүлдэг энэ эмнэлгүүд дээр өнөөдөр илүү их аль болох тусламж үйлчилгээ хүргэх юм бол бид нар ард иргэдэд сэтгэл хангамж өндөр байна гэдэг утгаараа анхан шат руугаа дэмжсэн бодлогыг хийж хэрэгжүүлж байгаа. Гүйцэтгэлийн санхүүжилт хийж хэрэгжүүлснээс хойш анхан шатнд санхүүжилт баг 3 дахин нэмэгдсэн. Тусламж үйлчилгээний чанар хүртээмж бас ер нь 2 дахин нэмэгдсэн гэж хэлж болохоор ийм үр дүнгууд харагдаж байгаа. Тэгэхээр бидний хувьд засаж залруулах хийх ажлууд анхан шатн дээр бол их байгаа. Бид нар энийг үе шаттайгаар хийж байна. Гэхдээ манай сумын эрүүл мэндийн төвүүд бол одоо тусламж үйлчилгээ иргэдэд маш сайн хүргэж байгаа. Энэ дээр бол одоо хэд твшил их гарч байгаа. Манай сумын эрүүл мэндийн төв эмч эмнэлгийн ажилчдын одоо чанар мэдлэг боловсролыг одоо дээшилж байгаа. За ямар нэгэн байдлаар тэр нэг гişүүд ярьж байгаа зүйл бол ганц нэг юм өөрсдөр тохиолдсон тохиолдлын чанартай зүйлээ улсын хэмжээнд энэ сумын эрүүл мэндийн төвүүд энэ олон одоо эмнэлгүүд, эмнэлгийн эмч ажилчид болохгүй байгаа юм шиг ийм зүйлээр ард иргэд ойлголт өгөх нь бол асар буруу. Тэгэхээр манай одоо сумын эрүүл мэндийн төвүүд бол зохих ёсны үйл ажиллагаагаа стандарт нормын дагуу үзүүлж байгаа. Энэ дээр бол одоо маш хичээл зүтгэлийг би бол сумын эрүүл мэндийн төвийнх маань гаргаж ажиллаж байгаа гэж харж байгаа. Энийг одоо ганц нэг энэ тохиолдлын чанартай зүйлээр бүх сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг дүгнж болохгүй. Ер нь ийм нэг тохиолдлын чанартай зүйлээр салбарын хэмжээний юмыг улс орны хэмжээний эрүүл мэндийн салбарын
бодлого үйл ажиллагааг дүгнээд авах нь ер нь цаашдаа их гурвал хандлага бий болно даа л гэж харж байна. Танаас салбар ер нь их сүүл үед эмзэг биш үү дээ. Ялангуяа мэдцэлтэй холбоотой эмчнэрийн асуудал байна. За энэ элэг шилжүүлэн суулгах, за эдис эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой тийм ээ энэ салбарын асуудлууд хуцаар хөндөгдөж байна. Үүний араас одоо эмнэлгийн байгууллагын үйлчлэгээтэй холбоотой асуудлууд яригдж байна. Ийм хангамж гэл тэгэхээр энэ ер нь тогтолцооны энэ асуудал дээр одоо бодлогын сайдын үед ер нь цаашид хууль эрхцэн орчныхын хувьд нь яг ямар шинжилгэүүдийг хийхээр төлөвлөж байгаа юм бэ? За одоо энэ хаврын чуулгандаа багтааж хилцүүлэхээр төлөвлөсөн хуулийн төслүүд бий юу? Ер нь яг манай салбартай холбоотой ийм асуудлууд гарч ирж байгаа нь өөрөө эргээд шалтгаан бид нар ийм өөрчлөл шинжилгээ ажлыг маш эрчимтэй хийж хэрэгжүүлж байгаа учраас ингээд ажил хийж байгаа өөрчлөлт орж байгаа учраас ийм зүйлүүд маань одоо яригдж хэлэгдэж гарч ирж байгаа. Ямар нэгэн байдлаар ажил хийхгүй энэ өөрчлөлт шинжил явагдахгүй байгаа гэвэл энэ зүйлүүд маань яг л хуучин хэврээ дарагдмал мөртлөө цаана бүх асуудал байдаг энэ зүйл маань хэврээ үргэлжилнэ. Тийм учраас одоо энэ асуудлууд маань гарч иржээж яригдчихэж энэ зүйлүүд маань шийдэгдэх ёстой. Тэгэхээр энэ би бол одоо яригдах, хэлэгдэх ёстой л асуудал гэж харж байгаа. Бидний цаашдаа тогтолцооны их том өөрчлөлтүүдийг хийж ажиллаж байгаа шүү дээ. Санхүүжилтийн хувьд одоо тоног төхөөрөмжийн хувьд, хүний нөөцийн хувьд бүх төвшөнд нь томоохон өөрчлөлтүүдийг хийж ажиллаж байгаа. За энэ дээр одоо салбарын хууль эрх зүйтэй холбоотой бид нар эрүүл мэндийн салбарын цогц хуулийн шинжилэлтээр бид нар ажиллаж байгаа. Эрүүл мэндийн тухай хууль, эмнэлгийн тусламжийн тухай хууль, эрүүл мэндийн даатгалын тухай хууль энэ хуулиудыг бид нар намрын чуулганаар өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа. За одоо бид бүхний яг ажиллаад хэлэлцүүлгийн шатандаа яваад парламент дээр тавигдаад үзэл баримтлал нь батлагдаад ингээ явж байгаа хууль бол эмнэлгийн мэргэжлийн тухай хууль байна. Энэ дээр одоо өнөөдрийн үүсэж байгаа зарим нэг нөхцөл байдлыг цогцоор нь үнд суурьаар нь шийдэх. Одоо бид нар хамгийн гол нэг ийм зүйл тохиоллын чанар нэг удаагийн тохиоллын асуудлыг шийдэх бол өөр хэрэг. Тэр тохиолдол яагаад гараад байна вэ? Ямар үндсэн дээр гарч ийн тэрийг хэрхэн яаж засаж залруулах юм бэ? Ямар хуулийн өөрчлөлүүд, ямар бодлогын өөрчлөлүүд, шинжилэлүүдийг хийж дараад ийм алдаад автагдахгүй байх хэрэгтэй мэй гэдэг юм. Суур бодлогын ажлуудыг их хийж байгаа учраас өнөөдөр шууд иргэнд хүрж үр дүн бас гарахгүй байж болно. Гэхдээ цаашдаа ер нь эх он гэхэд маш их өндөр үр дүнгууд ер нь гарах нь тодорхой болцсон байж байгаа. Бид нар хийж хэрэгжүүлж байгаа ажлууд байна. Эхнээсээ үр дүнгээ өгөөд эхэлсэн байгаа учраас энэ дээр итгэлтэй байгаа. Хамгийн гол нь энэ олон жил явж ирсэн тогтолцооны шинжилэлүүдийг хийж байгаа учраас үр дүн гарахад биднэрт хугацаа хэрэгтэй байна. Нэг юмсаар засах боломжгүй. Тэгээ нэг доор одоо бүх зүйлийг шинжилж жишээ нь эмэн дээр тийм манай улсад 4,000 гаруй төрлийн эм бүртгэлд орж ирж байгаа бол 4,000 гол ингээд шууд нэг доор шинжлэх боломжгүй. Бид нар хамгийн гол энийг яаж шинжилж чанартай юм хямд үнээр улс орон дээр жиг тарах хүртэх юм бэ гэдэг энэ асуудал бодлого нь тодорхой болоод хэрэгжээд эхэлсэн учраас би энийг бол үр дүн гарах нь тодорхой эх оны төгсгөлөхэд бүх асуудал шийдэгдэнэ гэдэг зүйлийг итгэлтэй ярьж байгаа. Гэх мэтлэн биднэрт энэ урт хугацаанд үр дүн гарах нь тодорхой болцсон суур ямар шинжилэлүүд хийх ёстой юм гэдгээ тодорхойлцсон тэрийг хийгээд эхэлсэн учраас энэ үр дүнгууд маань гарна. Эмнэлгийн тусламж үйлчлэгээ тал дээр ихэд иргэдийг аль болох яг амьдарж байгаа бүс нутгаас тусламж үйлчлэгээ авах боломжийг хангасан төвлөрлийг сайруулах том бодлого маань аль хэдийн эхэлчихсэн үндэсний багуудаа байгуулсан төвлөрөл Улаанбаатар руу ирдэг зарим тусламж үйлчлэгийн 30-аас 40% хүртэл саарчихсан. Энэ дээр бол ялангуяа хавдрын үед хүрдэг тусламж үйлчлэгээ одоо очир дугаарлах хүндрэл ширэгдэл их байдаг бол энийг энэ оны төгсгөл гэхэд бид нар ер нь 10 хоногоос идэхгүйгээр бүх асуудал шийдэгддэг ийм болгоно гэдэг төлөвлөлтөөр ажиллаад энэ ажлууд маань үр дүнгээ өгөөд төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаа. Тэгэхээр энэ оны төгсгөл гэхэд ер нь энэ хавдар дээр үрж байгаа тусламж үйлчлэгийг дүүргүүд, аймагуд бүгд үзүүлдэг болно. Хавдар судлалын үндэсний төв дээр цогц тусламж үйлчлэгийг үзүүлдэг болно. Хавдар судлалын үндэсний төв өргөтгөлийн барилгын худалдаа авах ажил маань одоо эхэлсэн явж байгаа. Одоо байгаа хавдар судлалын үндэсний төв маань өшөө өргөжж орныхын
бүрдөгч орчин хуваар нэмэгдэж байгаа. Энэ дээр амбулаторийн тусламж үйлчлэгийг, цогцын тусламж үйлчлэгийг буюу иргэнийг олон тийш нь олон гүйлгээд идэггүй нэг дор бүхэл шинжилгээнүүдээ өгөөд бусад эмчнэртэй үзүүлээд явуулчихын боломжийг бүрдүүлсэн тусламж үйлчлэгээний өөрчлөлт шинжилтийг хийж байна. Гэх мэтлэн бид нар яг бүх зүйлийг цогцоор нь шийдэж байгаа, иргэдэд хүрж байгаа. Дараагийн бусад тусламж үйлчлэгээнүүд ч гэсэн ингээд аль болох амьдарж байгаа бус нутгаас авахын боломж нь бүрдээд явчихнаа. За баярлалаа. За